За манай хүн болохоор бас миний саяны заасан аргаар тоглохоор алдаа хийгээсэн байлээ. Clear data гэхээр ингээд юу атсан юм бэлээ. Clear data хийнгүүт нь обноос давхруулстаад тэг тоглоом руу орохоор ингээд обо татчихсан юм бэлээ. Тэгэхээр ингээд устгахгүй. За ингэхий байгаа шүү. Тоглоом руугаа ингээд тоглоомоо татчихад орохоос өмнө одоо нэг CX file explorer гэдгээрээ ороод main download руу ороод энийг эхлээд их Монгол 20-ыг ингээ copy paste гэж тийм үү ингээ copy гээд Android-ийн data дотор ингээ paste хийж чинь. За ингээ paste хийчихэд их Монгол 20-оор тоглож штэ. Тоглосныхоо дараа ингээ тоглоомоо ингээ оруулчаад буцаж ингээ гаргаад тэг гаргачаад эндээс үртэл хаана шүү. Энийг ингээ хаана. Хамгийн гол нь энийг хаах хэвээр. Тэгэнгүүтээ Android-ийн дата руугаа ороод энийг delete хийн. Delete хийн. Хамгийн гол нь нэг миний Gmail-ээр явуулсан одоо тэр датаг усныхаа нэг газараа мөнгөний хадгалах хэрэгтэй тэр download дотроо. За ингээд delete хийснийхаа дараа их Монгол 20-оор орсныхаа дараа их Монгол 1924-оор орохын тулд яах вэ гэвэл delete хийчихэд download руу ороод их Монгол 1924-ийг сонгоод энийг юу хагаад folder нь Android-ийнхаа дата дотор copy paste юм. За ингээд болоо. За тэгэл их Монгол 1924-оор ингээд орчхоор ингээд шууд их Монгол 1924-оор орчтыг. Тэгээ дахиад их Монгол 20-оор орохын тулд ахис тоглоомосоо гараад энийг өөртөл хаагаад Android-ийн датагаа delete хийгээд delete хийх ёстой. Хамгийн гол delete хийчихэд хамгийн гол эндээс ингээ бүх юм ингээ хаах хэрэгтэй. Delete хийчихэд дахиж download руу ороод их Монгол 20-ыг сонгоод copy-дод Android-ийн дата дотор дахиад ингээ paste. Ерөөсөө л ингээд ээжтэл тоглоод юм гэсэн. За ийм байгаа шүү. Хамгийн гол нь ажлын ширээнүүдийг бүтэн устгаараа нэг нь Kaspersky хараалталтай нөгөөх нь hybrid battle-x хараалталтай байгаа шүү.